Сайн бацгаана уу. За дараагийн хичээл орох гэж байна. За өмнөх хичээл дээр бид нар юу үзлээ? Ургамлын эс. За эсүүд нь нийлээд эдийг үсгэнэ гэж үзсэн. За тэгвэл эдүүд нь нийлээд эрхтнийг үсгдэг. Өнөөдрийн хичээл маань ургамлын ургал эрхтэн болох үндэс ишний тухай ярина. За мэдээж хэрэг гол агуулга бол ургамлын үндэсний тухай, ургамлын үндэсний дотоод бүтэц, ургамлын үндэсний үүрэг, за ургамлын үндэсний үйл ажиллагааны талаар ярина. За мөн ишний дотоод бүтэц, үүрэг, үйл ажиллагааны талаар ярилцсанаа. За ингээ эхнийх нь үндэс гэж юу вэ? За ургамлын үндэс газрын хөрсний гүн рүү хязгааргүй өсдөг зүйл бол ургамлын үндэс юм аа гэж үздэг. Үндэс нь ургамлын газар дорх хэсэг бөгөөд ус болон бодисыг сорж авах үүргийг гүйцэтгэдгээс гадна ургамлыг хөрсөнд бэхэлдэг үүрэгтэй юм аа. Үндэс нь ургамлын ургал эрхтний нэг юм. Яагаад ургал эрхтэн гэж яриад байгаа вэ? За үндэс иш навч маань бол хязгааргүй ургаж байдаг. Тэгээд энэ эрхтний аль нэг хэсгийг нь тастан аваад суулгахад нөгөө ургамал маань үржиж дахин ургах боломжтой болдог. Ийм учраас үндэс иш навчийг бол ургал эрхтэн буюу вегетатив эрхтэн гэж нэрлэдэг. За үндэс нь ургамлын ургал эрхтний нэг бөгөөд шимт хичээлийн бодисыг нөөцөлж хадгалах, за үржлийн үүргийг гүйцэтгэдэг, бусад организмуудыг холбох, симбиозын үүргийг гүйцэтгэдэг чухал ач холбогдолтой юм байна. За ургамлын үндэсийг үүргүүдээр нь хоёр хувааж үздэг. За нэгт нь олон салаасан гадаргуун талбай ихтэй хөрсний их хэмжээний талбарт хүрэлцэх боломжтой байдаг. Хоёрт ургаж буй үндэсний сорох хэсэгт тогтмол шилжилт хөдөлгөөн явагдаж байдаг бөгөөд энэ хэсгээс гадаргын хөрсний шинэ хэсэг рүү илүү олон салаалан ургах нөхцөлийг бүрдүүлж байдаг. Анатомийн бүтцийн хувьд эдгээр үүргүүд нь эдийг шимт хичээлийн бодисоор хангах эдийн өсөлтийг хангахад шаардлагад нийцсэн эрхтэн нь бол үндэс юм байна. За үндэсний дотоод бүтэц. За үндэс нь онцгой радиал симметртэй байдаг. За түүнд навч нахиа байдаггүй бөгөөд олон нас ургамлын хувьд дагвар нахиа бий болсон байдаг. Үндэсний үр бүтээлд үйл ажиллагааг хангаж байдаг юм байна. За үндэс нь ургах шавууртай бөгөөд үндэсний бүрхүүлийг хамгаалж байдаг. Мөн их хэмжээний цардуул агуулсан амьд паренхим эсүүдээс тогтдог. Цардуулын мөхлгүүд нь ихэвчлэн хөндлөн хананд хуримтлагдсан байдаг бөгөөд хөрсөнд ойр байрласан байдаг. За гадаад бүтцийн хувьд үндэс нь уртаашаа нэгэн төрөл байдаггүй хэд хэдэн хэсгээрээ ялгагдаж өөр бүтэцтэй байдаг. Тэдгээр нь өөр үүргийг бас гүйцэтгэж байдаг. За тэгээ үндэсийг үндсэнд нь 3 ангилдаг. Үндэсний системийг үндсэнд нь 3 ангилдаг. Голсон үндэсний систем, сахлаг үндэсний систем, холбон үндэсний систем гэж ангилдаг. Гол буюу нэг үндэс нь үндэснийх нь гол хэсэг нь бүдүүрсэн байдаг. Гол үндэс, голсон үндэс гэдэг. Сахлаг үндэс гэдэг нь гол үндэс нь багасаж нэмэлт үндэсүүд гарч ирж сахлаг болсон байна. За холимог үндэс гэдэг бол нэмэлт үндэс, хажуугийн үндэс, гол үндэсүүд зэрэгцсэн ургах үндэсийг бол холимог үндэс гэж хэлдэг. За үндэс нь бол 4 бүслүүртэй. Гадаад байдлыг харж үзэхэд 4 бүслүүрийг ялгаж болно. Ургалтын шавгаар буюу үндэсний тогтоо. За үндэсний тогтооноос өсөлтийн бүс гарна. Өсөлтийн бүсийн дараагийнх нь сорох бүс, сорох бүсийн дараагийнх нь дамжуулах бүс гэсэн ийм
4 хэсэг бүс тогтдог байна. За нэгдүгээрт үндэсний бүслүүрээс бүрхүүлээс эхэлвэл хуваагдлын бүс буюу тэр ургалтын шавуур дугтуу гэдэг байдаг. За хоёрт нь бол 10-аас 15 мм урттай соролтын бүс байна. За мөн өсөлтийн бүс, үндэсний өсөнцрийн бүс гэж байдаг байна. За ургах шавуур нь апикал меристемийн эсүүдийг хооронд нь холбодог. Орой меристемийн эсүүд дерматоген, периблем, пилером гэсэн 3 үндсэн хэсгээс тогтно. За энийг бид нар ургамлын эд дээр бас нэлээд тайлбарлаж ярьсан. Тэгэхээр дэлгэрүүлээд бас тэндээс хараарай. За дерматоген гэдэг нь меристемийн эдийн гадаад давхар юм аа. Түүний эсүүд квадрат болон тэгш өнцөгт хэлбэртэй байх бөгөөд уртаашаа таславчтай байх байдлаар оршиж идэг. Эпиблем нь бол анхдагч бүрхүүл эдийн эсүүдээс үүсдэг байна. За энэ хажуу талын зурган дээр дерматоген, за периблем, эпилем гэдэг ингээд ангилсан байгаа. Та хэд маань энийг харж байгаарай. За пилером нь болохоор орой меристемийн төвийн хэсгийг хэлж байна. Түүний эсүүд нь тэнхлэхийнхээ дагуу бага хэмжээгээр сунсан байдаг бөгөөд антиклинал маягаар хуваагдаж төв цилиндрийн эсүүдийг бий болгож байдаг. Периблем пилером дерматогены хооронд байдаг бүс юм аа. За паренхим эсүүд нь хуваагдаж бүх төрлийн эсийг үүсгэх чадвартай бөгөөд анхдагч бүрдүүлэгч эдээс холтос бий болж байдаг. За орой меристемийг гистоген гэж нэрлэдэг. Гистогений онолын дагуу бол тэдний оршин байгаа нь батлагдж харагдсан байна. Гистоген нь ялгаран хөгжөөгүй эсүүдээс үүсдэг бөгөөд үндэсний орой эсхийн бүтцийг бий болгож идэг. За 3 давхраг бий болгох бөгөөд анхдагч эсийн хуваагдал явагдахад тохиромжтой болсон байдаг. Хамгийн гадна талын үзүүр хэсгийн үндэсний үзүүр хэсгийг бол орой меристем бий болгож сунаж байдаг байна. За үндэсний дотоод бүтцийг дерматоген, периблем, пилером гэж 3 ангилдаг. Дерматоген нь ризодермийг бий болгодог. Периблем нь болохоор анхдагч дүрсийг бий болгодог. Анхдагч дүрс нь гадаад давхраа, дунд давхраа, дотоод давхраа гэсэн ийм 3 давхраагаас тогтдог. За гадаад давхрааг нь бол экзодерм, дунд давхрааг нь мезодерм, дотоод давхрааг нь эндодерм гэж ангилдаг. За дерм гэдэг бол ерөнхийдөө арьс гэсэн үг, тийм ээ, бүрхүүл гэсэн утгаар хэлж байна. За пилером нь бол төв цилиндрээс тогтох бөгөөд энэ нь флоем, киселем, перицикл, үндсэн эд механик эдүүдээс тогтдог байна. За эсийн дээд давхраг пилеромыг, дунд давхраг периблемийг, доод давхрагыг дерматоген буюу үндэсний дугтуйг бий болгодог. За одоо эндээс харахад үндэсний дугтуй гэдэг юм энэ хэсгийг хэлээд байгаа. Root cap гэдэг. За энэ хэсэг бол юу вэ гэхээр хажуугийн үндэс. За одоо үндэсний дугтууны дараа бол өсөлтийн бүс орж ирнэ. Өсөлтийн дараа сорох бүс орж иж байгаа. За энийг та хэд нь харж байгаа. За дараа дамжуулах гэсэн ийм бүтцтэй байдаг. За тэгээ энэ болгонд маань флоем, киселем хаана байрлаж байгааг энэ зурган дээр харуулсан байгаа. Та хэд маань энэ зурганаас ялгаж харах байхаа гэж бодож байна. За энэ ургамлын үндэс. Ургамлын үндэс гэдэг бол хөрснөөсөө доошо байгаа тэр ургамлын хэсгийг бол үндэс гэж хэлдэг байна. Бүгд мэдж байгаа хаа гэж бодож байна. За заримдаа дотоод давхарга нь зөвхөн үндэсний дугтуй эсийг үүсгэх нь бий. Дерматоген, периблем давхаргаас үүсдэг. Эдийн үүсэлтийг эхний хувилбар нь хос талд үрт ургамал дээр ажиглагддаг бол хоёр дахь нь нэг талд үрт ургамал дээр ажиглагдана.
Заримдаа бүхэл гистогений хувьд анхдагч эсийн захын бүлгүүдэд үндсэн байх тохиолдол ажиглагддаг байна. За тэгээ үндэс бол үндэсний тогтоогоороо хязгааргүй өсөж байдаг. Газрын гүн рүү хязгааргүй өснө гэж. За үндэсний тогтмол эдийн хөгжил нь үндэсний үзүүр хэсэгт өөрөө аяндаа явагддаг. Оройн меристемийн эсүүд хуваагдлын дараа эхлээд уртасдаг бөгөөд дараа нь үндэсний тогтмол эдийн элементүүдэд ялгаржилт явагдчихэдэг. Үндэсний хөндлөн огтлын бүрхүүл, холтос, төв цилиндр харагддаг. Эдгээр хэсгүүд нь протодерм, үндсэн меристем, прокамбиг үүсгэж байдаг. Төв цилиндрт эхлээд метаксилем элементүүд ялгаран хөгжих бөгөөд төвийн хэсгээс бүрдэж байдаг. Энэ нь перизиклтэй нийлсэн гуурс болон ялгарч байна. Энэ нь цаашдаа төв рүү чиглэсэн анхдагч киселемийг бий болгох бөгөөд киселемээс үүсэх өмнө анхдагч фолоем ялгаран хөгжиж байсан. За киселем гэдэг нь юу вэ? Үндэснээс үндэс хөрснөөс эрдэс бодис усыг иш навчруу зөөдөг тэр хоолойг киселем гэж нэрлэдэг байна шүү дээ. За дараа нь бол фолоем. Фолоем нь болохоор навч цэцгэнд бий болсон шимт хичээлийн бодисыг иш үндэс рүү дамжуулж байдаг. Энэ үүргийг төв цилиндрт эхлээд явуулдаг байх нэ. За перизиклийн ойролцоох үндэсний меристемийн эсүүд идэвхтэй хуваагдаж холтосны эдүүд үүсч байдаг. За үүний хамгийн дотоод давхраар нь эндодерм болж хөгжинэ. Эндодермийн эсүүд хэмжээгээр томорч эсийн завсраас торлог үүсгэж байдаг. За одоо энэ зурган дээрээс бол та бүхэн маань нөгөө киселем гэдэг маань юу хэлээд байна гэдгийг харж болох. Киселем гэж энэ торлогуудыг сувгуудыг хэлж байна тийм ээ. За энэ хараар цагаан нь болохоор киселем, хараар тэмдэглэсэн энэ сувгуудыг болохоор фолоем. Тэгэхээр киселем, фолоем хоёр бол хэзээ ч холилддог байна. Тэр хоёр өөр зүйл дээш доош нь дамжуулж байгаа учраас ийм өөр байдаг. За перицикл гэдэг нь энэ хэсгийг хэлж байна. За тэгээд бидний яриад байгаа нөгөө эпилем гадаад бүрхүүл тийм нөгөө сорох бүс гэдэг хэсэг маань энэ тарагдж байна. За янз бүрийн ургамлын үндэсний тогтмол эдүүдийн хуваагдал үргэлжилсээр эцэст нь өөр хоорондоо адилгүй бүтцийг бий болгоно. Иймд анхдагч, хоёрдагч бүтцүүд гарч ирдэг. Ургамлын анхдагч бүтц болох ургамлын сорох бүсэд ажиглагдана. Гэвч энэ нь зөвхөн нэг талд өөрт ургамалд үндэсний дамжуулах бүсдээр хадгалагдан үлддэг. Харин үндэсний хоёрдагч бүс нь бүтц нь бүх нүцгэн үрт ургамал, хостолт үрт ургамалд дамжуулах бүсэд явагдана. Тэгэхээр дамжуулах бүс буюу дамжуулах бүс маань ургамлынхаа төвд байна гэж байна. За гадуур нь юу байх нь? Сорох бүс бий болдог байх нэ. За үндэсний сорох бүс нь гадна талаар усан цэртэй эпидермсээр хучигдсан байх бөгөөд үүнийг эпилем гэж нэрлэнэ. Эпилем. Өөрөөр ризодерм гэж нэрлэдэг. Үндэсний нэг үсэнцэр нь эпилемийн нэг эсээс тогтдог гэж үздэг. За уг эсийн бүүм нь ихэвчлэн үсэнцрийн үзүүрт байрладаг бөгөөд үсэнцэр нь үндэсний 1 мм квадрат талбайд 200-аас 300 ширхэг байдаг. Үндэсний үсэнцэр богино настай төр зургийн эрэхтэй. Үсэнцэр нь үндэсний өсөх болон сорох бүсэд үүсэж харин дамжуулах бүсэд үүсэхгүй өвхөж мөхтгөө. Үндэсний бүсүүдийн нэг нь нөгөөдөө шилжин хувирдаг.
эпителиумын доор орших хамгийн өргөн цагираг болох анхдагч холтос биологийн өндөр ач холбогдолтой паренхим эсүүдээс тогтно. Паренхим эс гэж юу гэдэг вэ? Ургамлын хамгийн хэрэгцээтэй бодисыг нийлэгжүүлдэг, фотосинтез явуулдаг, нөөцлөдөг, хуримтлуулдаг эсийг бол паренхим эс буюу үндсэн эс гэж нэрлэдэг. Үндэсний өвсөнцрээр сорогдсон эс эрдэс бодисууд анхдагч холтосны эсүүдээр дамжин төв цилиндрт ордог байна. Холтосны эсүүд зөв диаметр бүтэцтэй бөгөөд цитоплазмда лейкоцит агуулсан байна. Мөн уг эдэд ялгарах эсүүд давирхайн цорго, сүүн цорго, кристалл эсүүдээс тогтдог. Энэ нь түүнийг олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг бодисын солилцооны өндөр идэвхтэй эд болохыг харуулж байна. Анхдагч холтсыг хөндлөн зүсгэд 3 бүс тод харагддаг. Нэгдүгээрт нь эпителиумын дотор орших 3 давхраад эсээс тогтох экзодермийн давхраа. Хоёрдугаарт нь экзодермийн дотор мезодермийн давхраа. Гуравт нь анхдагч холтсны хамгийн доод давхраа болох эндодерм юм аа. Нэг талд үр тургамалд эпителиумын үйл ажиллагааг зогсооход экзодермийн давхраа хамгаалах үүргийг гүйцэтгэв. Экзодермийн давхрааны эсүүд нягт байрласан бөгөөд эс хоорондын бодис байхгүй эсийн хана нь сүбрийнчсэн маш нягт байрласан байдаг. Анхдагч холтсны хамгийн бат бөгт давхраа бол мезодермийн давхраа юм. Эсүүд нь нимгэн ханта янз бүрийн хэлбэр дүрстэй бөгөөд зарим ургамалд анхдагч холтсны хэсэгт том хийт бөмбөлгүүд үүссэн байна. Үүгээрээ хийн солилцоо явуулах нь. Хамгийн дотоод давхраа болох эндодерм нь нэг талд үр тургамлын үндсэнд сайн ялгарч харагддаг бөгөөд ишнээс ялгарах нэг онцлог нь энэ бүтцэд байна. Тэгээд нэг талд үр тургамал маань ихэвчлэн юу гэдэг вэ гэхээр өвслөг ургамал байна. Эс нь бол зузаан байдаг. Эсүүд нь эхлээд меристемийн идэвхтэй амьд эсүүдээс бүрдэх бөгөөд дараа нь анхдагч бүрхөөл болох гүтэнжсэн Каспарын бүслүүрээр үүсгдэг. Энэ нь эсийн хааныг бүслүүр маягаар ороосон байдаг бөгөөд зарим ургамалд эндодермийн эсийг хөндлөн огтлоход хана нь зузаарч тах хэлбэртэй болсныг харуулж байдаг. Харин мезодермийн эсүүдтэй нийлсэн эсгээрээ эсийн хана нь нимгэн байдаг. Эсийн ийм хана нь ус урсах замыг хааж идэг. Төв цилиндрт ус буюу эрдэс давсыг дамжуулдаг нимгэн хана амьд эсүүд байна. Тэдгээрийг нэвтрүүлэх эс гэж нэрлэдэг. Нэвтрүүлэх эсүүд төв цилиндрт орших бөгөөд киселемийн харалдаа байрлан байдаг байна. Эпидермисийн дотогш орших төв эсхийг гол төв цилиндр гэж нэрлэдэг. Энэ нь үндсэн эд дамжуулах эд бүрдүүлэх эдээс бүрддэг. Эндодермийн дотор орших 1 юм уу 2 игнээ амьд нимгэн хана бүхий эсүүдээс тогтсон давхрааг перицикл гэж нэрлэнэ. Энэ нь нэлэнхүйдээ юмс тасалданг байдлаар байрласан байх бөгөөд перицикл нь хажуугийн үндсийг төрүүлэх үүрэгтэй байна. Төв цилиндрийн захаар перициклийн дор фолоем оршиж байдаг. Фолоемийн завсраар киселемийн дамжуулах багцууд үүснэ. Түүний хөндлөн огтлон нь радиал хэлбэртэй байна. Үүгээр ус эрдэс бодис дамжих бөгөөд төв цилиндр нь үндсэндээ киселем болон үндсэн эдээс тогтно. Киселем нь 1, 2, 3, 4, 5-аар бүр түүнээс ч олон байдлаар нийлэн багцыг үүсгэх бөгөөд нэгээр үүсгэгдсэн багцууд сэрэг тархан байрладаг. Хоёроороо үүсгэсэн багцууд нь ихэнх нь нүцгэн үр тургамал, хостолт үр тургамал тохиолддог. Олноор үүсгэсэн багцууд нэг талт үр тургамалд ихэнх нь тохиолддог байна. Үндэсний 2 дахь систем. Энэ зурган дээрээс бид нар нөгөө киселем хамгийн гадна талынхыг
эпидермис гэж тийм. За түүний дотор талынхыг кортекс. За түүний дотор талд байгаа камбиум нөгөө бүсүүд дамжуулах бүс маань тийм. За бүр түүний дотоод талыг пит гэж нэрлэдэг байна. За камби гэдэг байгаа шүү дээ. Камбигийн дотор талынхыг нь киселем, гадна талынхыг нь флоем гэнэ. Киселем флоемын байршлаасаа шалтгаалаад дамжуулах багц нь өөр байдаг. За нэг талд үрт ургамалд үндэсний 2 дахь бүтэц ажиглагддаг. Модлог ургамалд камби хөгжснөөр 2 дахь өсөлт явагддаг. Нүцгэн үрт ургамал болон хос талд үрт ургамалд камби үүсэж 2 дахь киселем, 2 дахь флоем үүсдэг. Үндэсний 2 дахь бүтэцэд хэд хэдэн үе шаттайгаар бий болдог. Анх дахь киселем ба флоемын хооронд төгсөл нь перицикэлтэй нийлсэн бол 2 дахь үүсвэр эд буюу камби үүсдэг. Камби нийлсэн перициклийн хэсэг камбийн давхраа болон улмаар камбийн гогцоо үүснэ. Анх дахь киселем, анх дахь флоемын хооронд орших камбийн давхраа дотогшоо 2 дахь киселемийг, дотогшоо 2 дахь флоемыг төрүүлэх нь коллатерал багц юм болж байдаг. За ингээд тэр яриад байгаа зүйлсийг маань энд харуулсан. Дээшээ явж ивэл тэр яах юм? Киселем. Тийм ээ? Доошоо уруудаж ивэл флоем. Дунд нь камби үүсэж байна. За үндэс цайш ургаж агтагч холтос филоген болж үүнээс үндэсийг гадна талаар нь хүрээлэн оршигч филлемийн давхраа үүснэ. Өвслөг ургамалд 2 дахь бүтэц дуустдаг, үүнээс цааш бүдүүрдэггүй. Харин модлог ургамалд үндэс болон иш жил бүр диаметрээр нэмэгдэж жилийн цагиргаыг бий болгож байдаг. Ургаж буй нөхцлөөс хамаарат ургамлын үндэс янз бүрийн хэлбэртэй байдаг. Модлог ургамлын үндэс болон ишний бүдүүрэлд сайн харагддаг бөгөөд түүнийг хөндлөн зүсэж үзэхэд хэд хэдэн цагиргууд тод ажиглагддаг. Өмнө нь үүссэн цагирга айжмаар дараагийн цагиргад шилжих бөгөөд модлог ургамлын үндэсний хөндлөн огтлолоор трахеид нь зузаан хамтай том эсүүд тогтсон байдаг. Мөн модлог ургамлын үндэсэнд паренхим буюу нөөцлөгч эсүүдүүд сайн хөгжсөн бас харагдана. Үндэсэнд зузаан холтос бас үүсдэг. За түүний нэг нь бол энэ бактерийн болцоо гэдэг. За энд харуулж байна бактерийн болцоо. За дээд ургамлын үндэс нь мөөгний мицелтэй харилцаа холбоо тогтоож симбиозыг үүсгэх бөгөөд үүнийг микроз хэмээн нэрлэдэг. Гетеротроф организм болох мөөг нь ургамлаас шимт хичээлийн бодисыг хүлээн авч харин ургамлыг ус болон эрдэс бодисоор хангаж байдаг. Энэ нь хамтын амьдрал симбиоз буюу хоёр организмын аль алинд нь ашигтай шин чанарыг харуулдаг байна. За микроз үндэснээс гарч мөөг байдалтайгаар бактерийн болцоо үүсгээд тэр нь ургамлыг ус эрдэс бодисоор хангадаг байх нэ. За мөөг нь үндэсний өсөх бүс хэсгээр бүрхсэн байдаг. Тиймээс мөөгний гиф нь үндэсний өсөнцрээс илүү их урт, түүний өсөх бүсээс илүү талбайг эзэлсэн байдаг бөгөөд өсөнцрээс нь илүү удаан үйл ажиллагаа явуулдаг. Мөн түүнчлэн мөөгийн гифүүд нь ус болон эрдэс бодисыг шингээлтийг нь ихээр сайжруулдаг байна. Микроз нь гадаад буюу эктотроф, дотоод буюу эндотроф, холимог гэсэн 3 төрлийн хэлбэрээр илэрч байдаг. Эктотроф нь мөөгний гиф нь залуу хажуугийн үндэсийг бүрхдэг ба нягт тухтыг үүсгэдэг.
Гифийн төгсгөл нь анхдагч холдсны эсүүдэд бага зэргийн гүнд нэвтэрсэн байдаг бөгөөд энэ тохиолдолд үндэсний дугтуугүй байдаг байна. Хоёр дахь өсөлт явагддаггүй. Мөөгний ялгаруулах бодис нь нахианы өсөлтийг идэвхжүүлэх бөгөөд микроз нь олон ургамлуудад тохиолддог юм аа. За эндотроп микрозын хувьд мөөгний гиф анхдагч холдсны дотор нэвтрээ зогсохгүй төв рүү чиглэсэн байж байдаг. Энэ төрлийн микроз нь цахирмаа буюу нэгүрс цэцгийн хувьд ихээхэн тохиолддог. Холимог микроз. Энэ нь мөөгний мицелийн өсөлт үндэсний дотор буюу гадна аль алинд нь явж идэг. Үндэс бактеритай симбиоз үүсгэх байдлаар буурцагтны овгийн ургамлуудад ихээхэн ажиглагдана. Зарим төрлийн бактери ургамлын холтос хүртэл нэвтэрсэн байх бөгөөд бактери тэнд үржин өөрийг ялгаруулсан булцууд бактери үүрэн цэрэг бий болгосон байдаг. За ер нь бол үндэс маш олон янзаар байх бөгөөд за үндэсний дүрс хувирлыг бол ийм 8 янзаар илэрхийлждэг. Сая бид нар бол энэ мөөгөн үндэс буюу бактери үндэсний талаар ярьлаа. Тэгвэл үүнээс гадна нөөцлөгч үндэс, агаарын үндэс, тулгуур үндэс, асагч буюу сорогч үндэс, за үндэсний булцуу, хөл үндэс гэх мэтчлэнгээр ангилагддаг байна. За тэгээд жишээлбэл бидний мэддэг хоол хүнсэндээ хэрэгэлдэг төмөс, луу, манжин бол булцууд үндэстэй. Үндэсний булцуу үүсгэх байдаг үндэсний дүрс хувирлын нэг жишээ байна. За дараагийн сэдв нь ишний дотоод бүтц. За үндэснээс иш бий болно. Иш нь агаар руу хөрснөөс дээшээ агаар руу хязгааргүй өсөлттэй эрхтнийг иш гэж хэлдэг. За ингээ ишний дотоод бүтц үзье. Модны хөндлөн огтлол дээр дараах хэсгийг хялбархан олж харах боломжтой. Үүнд холтос, камби харж болно. Энэ зураг бол хуш модны холтос камбиг харж болох. Модны их бие дээр хөндлөн огтлоод харуулсан зураг байна. За залуу иш нь гадна талаараа хальстай буюу жилээс жилд хальс бий болно. Энэ бол холтос байна. Дараа нь солигдсон за тэрхүү холтос нь таглаа хэлбэр бий болгох бөгөөд энэ нь агаараар дүүрэн үхсэн эсээс бүрддэг юм аа. Тэд ургамлын өвчин үүсгдэг бичил биетэнтэй агаар мандлын тоосын нэвтлэн хит их ууршилт янз бүрийн эвдрэл ишний эсүүдээс хамгаалж байдаг юм аа. Навчны арьс буюу холтос нь ишний арьсанд хийн солилцоо үүсдэг саммоотой байдаг. Энэ нь амьсгалын замын саатал хөгжиж байна. Гаднаас харагдах нүхсөв, ялангуяа царс мод, элдербери, интор зэрэг модтын навчин ишнээр харж болох жижиг нүхсүүдийг ажиглаж болно. За сүүн томоохон эд эсийн том эсүүдээс бүрдсэнийг бол харах боломжтой юм аа. За энэ олон сүвүүдээр. Энэ маань бол хийгээр дүүрсэн ийм сүв харагдчихдаг байх нэ. За тэдгээр нь хийн солилцоо болон дамжуулах багцыг харуулж байдаг. За зарим моднууд нь үүсэн бөглөөтэй байдаг. Нийхүү томоохон бөглөө мэт үүс нь царс модны мөчир дээр илүү их ажигладаг. Үүнийг өрхийн хэрэгцээнд бас хэрэгжилж байдаг. За арьс болон үүс нь гадна талын холтос нь үндсэн эд эс болох холорфил агуулсан байх боловч бор гадаргын эсүүдийг үүсгэж байна. За кортексийн дотоод давхаргыг бас үүсгэж.
Энэ нь шигшүүр хоолой болон хиймэл дагуул эсвэл зузаан хантай цайрын ширхгүүд түүнчлэн үндсэн эдийн хэсгүүдээс бүрдчихэд. За үүнийг энэ хажуудлын зурган дээрээс микроскопоор харсан байдлаас харж болно. За шигшүүр хоолой. Энэ нь сунан тогтсон паренхим эсийн босоо эсхийг хэлдэг бөгөөд хөндлөн ханан нүхтэй шигшүүр шиг байна. Эдгээр эсүүд дэх цөм задарт цитоплазм нь мембраны зэрэгэлдээ бий болох бөгөөд дамжуулах чадвартай эд юм. Энэ нь шигшүүр хоолой амин чухал үйл ажиллагаа юм аа. Мөөгөн утас буюу мөхсөн эсүүд зузаан ханыг хан бүхий сунсан эсүүдийг мөөгөн утас гэж үздэг. Энэ нь ишний механик эдийг бий болгох бөгөөд майланг, линдин гэх зэрэг бусад ургамлын ишин дээр тод харж болно. Маш бат бөх байдаг. Майлангийн утаснууд нь маш бат бөх бүтсэн бөгөөд ходоодны линдины утаснаас бас үүссэн харагддаг. За хамгийн өргөн хүрээтэй давхарга нь бол модны холтос. За ишний гол хэсэг байдгаа гэж үздэг. Энэ нь янз бүрийн хэлбэр хэмжээ бүхий эсүүдээс бүрдэнэ. Эдийг удирдах судсууд механик эдийн үүсгдэг тулгуур эдүүд үндсэн эдүүдээс үүсэх бөгөөд эндээс хамгийн өргөн давхарга буюу зузаан давхарга нь холтос юм аа гэж үзэж байна. За эндээс ишний хөндлөн огтлол. За ер нь үндэсний бас хөндлөн огтлыг яг ийм байдлаар харахад тухайн хөндлөн огтлол дээр цагирга гэж юм харагдаад байна. Тэр нь бол тухайн жилийн хавар зун намар өвлийн улиралд шимт хичээлийн бодис хэрхэн байснаас шалтгаалаад харилцаа адилгүй байдаг. Давхаргуудыг үүсгэсэн байдаг. Тэгэхээр энэхүү давхаргаар нь бол бид нэр тухайн жилийн цагиргыг мэдж болох юм аа. За намрын хугацаа богино үед ургамлын холтос үүсгэсэн эсүүд дараагийн жилдээ хаврын хугацаа урт үед модны цагирга үүсгэсэн байдлаас эрс ялгаатай харагддаг. Тэгэхээр энэ цагирганы хоорондын зай нэг үеэс нэг цагиргаас дараагийн цагирга хүртэлх хоорондын зай тухайн жилийн бороотой байсан уу, гантай байсан уу, шимт хичээл хэр их олдцтой байсан бэ? Ус эрдэс бодис хэр олдцтой байсан шалтгаалаад за бага байвал энэ нь ойрхон байх жишээ. За их хэмжээтэй байвал энэ хөвсгөр зөөлөн эдэн хол байх жишээ. Ийм байдлаар харагддаг. За одоо энэ дээр харагдаж байна тийм ээ. Тухайн жилийн онцлогоос хамаарат хол байх уу, ойр байх уу гэдэг нь. Дээр нь намар зуны улирлаас бас ихээхэн шалтгаална. За олон модны хөндлөн огтлын жилийн цагиргын хоорондох хил нь янз бүрээр харагдана. Жилийн цагиргын тоо томруулдаг шиллээр хараад тоолж бас модны нас эсвэл тайралтын мөчрийг тодорхойлж болдог. За жилийн цагиргуудын зузаан нь амьдралын янз бүрийн жилүүдтэй холбоотойгоор өссөн амьдралын орчны нөхцөл ямар байгааг олж харах боломжтой. За жилд нарийн ширхгийг жилийн цагиргын нарийн ширхгийг чиг дутмаг байгаа үед харж болно. За мөн тухайн модны сүүдэр шимт хичээлийн дутагдлыг жилийн цагирганаас бас олж харах боломжтой байдаг. За модны өсөлтөнд амьдрах нөхцөлийн нөлөөг зузаан буюу жилийн цагиргаас харж байна. За хавар зуны улиралд камби маш хүчтэй хуваагддаг бөгөөд үр хөврөлийн шинэ эсүүд нь борнойн зүгт чиглэлэгдсэн байдаг.
модны шинэ эсүүдэд чиглэсэн байна. Энэ нь ишний зузаан хэр болохоос шалтгаална. Хэр их сайн бордолт ихтэй, хэр их ус ихтэй, хэр их шин тэжээл ихтэй төдий чинээгээр одоо камби хүчтэй хөгжиж, хуваагдал хүчтэй нэмэгдэж, цагираг хоорондын хөвсгөр зай нэмэгдсэн байдаг. Модны эсийн хуваагдал ихсэхээс хамаагүй их байдаг. Хавар зун эсийн хуваагдал багасч, өвлийн улирал бүр зогссон. Эндээс шалтгаалаад модны цагиргын холдолт ойртолт нь харагдана. Шин тэжээлийн нөөцийг хадгалж идэг. Зун болон хаврын улиралд шин тэжээлийн нөөц ихээхэн хадгалагдаж, цагиргын бүдүүрэл улам нэмэгдэж байна. Үүнийг бол улаас эделбэри зэрэг ургамлууд дээр харж байна. Хус, царс гэх зэрэг модонд маш нэгт учраас модны цагиргыг харахад хэцүү байдаг. Нимгэн бүрхүүлтэй үндсэн эд эсийн томоохон эсүүдээс бүрдэх бөгөөд үүнийг микроскопоор харах боломжтой. Зарим ургамлын хувьд эсийн хоорондын зай ихтэй байх бөгөөд энэ нь цөм хэсэг нь маш сул хөгжсөн байна гэж харагддаг. Мод ба хонглоор дамжин радиал чиглэлд үндэсний цагиргууд голоос эхэлсэн байна. Үндсэн эдээс бүрдсэн бөгөөд хадгалах, дамжуулах үргийг гүйцэтгэв. Шин тэжээлийн бодисыг хадгалах, дамжуулах үргийг тэр хөвсгөр хэсгүүд нь гүйцэтгэв. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Хичээлээ уншаарай. Тавч тэмдэглэж схем зураг зураарай. Баярлалаа.